байгаль ээж минь сүйдэж байна хэмээн олон лозон уриалгуудыг одоогийн дүр эсгсэн ардчлалын олигархууд барин тэмцэж байсныг ард түмэн бид эргэн нэг санацгаая. Иргэний байгууллага хөдөлгөөний гишүүд өнөөдөр Шингэсэн талбайд эх орондоо эзэн болцгоо нэртэй 50 жагсаалыг хийлээ. 50 жагсаалд 57 төрлийн бус байгууллага болон иргэний хөдөлгөөний гишүүд оролцож улсын хурал засгийн газрын гишүүдийг албан тушаалаасаа огцрохыг шаардсан эх орондоо шудраг осыг тогтоохыг шаардсан юм а. Иргэний хөдөлгөөнүүд намрын үйл ажиллагаагаа эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр Монгол орны амьдралд болж бүтэхгүй байгаа тэр зүйлийн эсрэг бид үгээ хэлж байгаа. Зарим нэг хүний хэлдгээр албан тушаал аваагүй учраас хондоо дуурч байгаа үйл явдал бол байхгүй. Жишээ нь надад албан тушаал өгч хамгийн маань хамжих гэж оролцсон. Гэтэ би бол хэлж байгаа 70 хүртлээ биш 70 ортлоо бид үгээ хэлэх болно гэж. Тэгэхээр энэ шудраг ёс арай сайхан амьдралыг бид хүсэж байна. Түүний төлөө бид үгээ хэлж агсаж байгаа. Хамгийн гол шаардлагын талаар мэдээлэхгүй юу? Иргэний хөдөлгөөн болгон өөр өөрийн шаардлагыг тавьж байгаа. Манай шаардлага бол гол зүйл бол саяын Путиний ирсэн айлштай холбогдуулаад бид энэ лоозон бариад жагсах гэж оролцсон. Нийтээр бас зарим нэг зургийг тавьсан байгаа. Тухайн үед бол яг Оросын талаас дэмжиж байгаа хүмүүсийг ч битээ жагсаа. Эсвгүүцэж байгаа улсыг битээ жагсаа гэсэн учраас бол бид бол сайн бас энэ лоозонгоо харуулж чадаагүй. Энэ боломжийг ашиглаад бид энэ хийсэн лоозонгоо харуулж байгаамаа. Бид өнөөдөр юутай тэмцэх юм бэ? Яаж тэмцэх юм? Эцсийн үр дүн юу вэ гэдэг тодорхойлсны дараа тэмцэх ёстой. Бидний өнөөдрийн хамтран эхлүүлж байгаа тэмцэл бол өмнөх цуглаан жагсаалуудаас үндсэн агуулгаараа тис өөр гэдгийг би онцлон тэмдэглэе. Өнөөдөр бид 1990 онд эхлүүлсэн арилсан хувьсгалыг гүйцэтгэхийн төлөө тэдний хийж чадаагүй шудраг ёсыг бэхжүүлэхийн төлөө бид өнөөдөр энэ цуглааныг эхлүүлж байгаа. Бидний тэмцэл өнөөдрийн цуглаанаар дуусахгүй цаашдаа үргэлжлэнэ гэдгийг бид одоо та бүхэндээ хэлэх байна. Иргэд хойч ирээдүйн төлөө газар шороо эрдэс баялгаа алдахгүй байх, ард иргэдийн амьдрал улмал ядуурч байгаа тул эдийн засгийн хямралаас яаралтай гарах шаардлагатай байгааг төр засгийн эрхмүүд сануулгыг хүсэж байна гэсэн юм а. За өнөөдөр эх орон газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа тэмцэл юм уу гэж би бодож байна. За энэ нь өнөөдөр ирээдүйн үр хүүхдийн төлөө би жагсаж явж байна. Арайч өнөөдөр миний үед энэ газар шороогоо алдчихаагүй байна. Ер нь бол их төхөж их ойртож байгаа мó гэж ингээд ойлгоод байгаа. Зүгээр л амьдрэх гэсэн юм сэлбэтэй цуглаа биш үү? Тэгэхээр чинь Монгол улс ард түмэн чинь зүгээр амьдрах чадахгүй шүү дээ. Юунаас ч нөхөр төр барьж байгаа улсууд нь одоо төрөө буруу ярьж байна. Ардчил бид нэрлэж байгаа мөртлөөсөө ардчил баг харагдахгүй байна. Ард түмний газар нутгийн гадныханд одоо өгөөд алгуулж байна. Дээр нь хээл ахуул тэмдэглээ. Энэ төрийн болохгүй үйл ажиллагаанаас ард түмэн зүгээр амьдрах чадахгүй шүү дээ. Тийм учраас зүгээр амьдрахын тулд юу саадуулж байгаа гэдгийг өдөр илэрхийлж цуглаа хийж байгаа. Тэр гарч байгаа энэ хэлж байгаа одоо консультын энэ маш их одоо зөв зүйтэй ийм одоо шаардлага. Энэ шаардлагыг ер нь одоо биднээс ер нь анхааралтай энд одоо хүн оролцож энэ ер нь одоо 24 жилийн дараа ер нь Монгол улс юу болчих вэ? Одоо энэ лоозонгуудыг харъя л дээ. Одоо энэ сайхан юмнууд одоо ерөөсөө тэгээд ер нь товчхондоо юу байна вэ гэхээр 90 оноос хойш Монгол улс гэж харах одоо тийм байхгүй одоо энэ дээр одоо ярьж байгаа зүйлүүд бүгдээр одоо их сайхан энэ одоо тараагдж байгаа материал гэсэн энэ бүхэн уншиж одоо энэ ер нь цаашаа явахгүй болчихлоо шүү дээ. Бид нар ч бас нөгөө эх орныхоо төлөө бас өөрсдийнхөө дуу хоолойг хүргээд тэ нэг лоозон бариац ч гэсэн хамаагүй суугаад ч хамаагүй ингэж жагсаад явж гин. Тэгээд бид нар энэ хүүхдүүдийнхаа ер нь хойч ирээдүйн төлөө энэ жагсаал цуглаанд ингээ оролцоод тэ жоохон ч гэсэн бас нэг иргэнийхээ хувьд дуу хоолойгоо хүргээд ингээд явж ш жагсаал. Ятуу байна уу чадуу байна уу